Монгол улсын харьцаа Дашуучрын Батболд нэгэн цаг үед Баян хонгор аймгаас төдийлөн олон бүх барилддаггүй спортын хорхоотон улсын гард том Сүхбаатар л энэ л аймгийн бөхчүүдийг төсөөлдөг үе байлаа. Түүний үргэлжлэл улсын залуу харьцаа Батболд эргүүтээ улсын начин болон улсын цол авахд ойрхон гэгдэг аймгийн арслангууд нээсэн 10-аад бүх тогтмол барилддаг болжээ. 2005 оны улсын баяр наадмаар улсын начин цол хүртэж 2009 онд цолоо ахиулан Монгол улсын харьцаг цол хүртсэн бүх бол Батболд юм. Тэрээр өдгөө хонгор нутгийн бөхчүүдээ улсын дээд цолд хүргэж багшлах эрдэмд мэрэгшиж яваад дасгалжуулагч юм. Цэнгэлийн мандаа нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноор Монгол улсын харьцаг Дашуучрын Батболдыг өршөе. Яг барилж байгаа цаг зав муу юм аа. Яг өөртөө бэлтгэл хийгээд авчгаад л юм хэлүүлдэггүй алтаа оноо юм аа. Олоод авчдаг байсан. За манай Өвөр хангай аймгийн Их Монголын хүчин дэржээ Баян хонгор аймгийн бөхчүүдтэй хамт улс орны ойн наадмуудад сүүлийн 20 жил энэ богдуулын хуучин одоо буун сангаа чод хамтдаа бэлтгэл сурвалжаа хийж улсын цолтой, аймгийн цолтой олон сайхан бөхчүүдийг төрүүлсэн ийм уламжлалтай юм аа. Баян хонгорын бөхчүүд одоо Монгол улсын харьцаа Батболд бол энэ Баян хонгорын бөхчүүдийн амжилтанд бол хамгийн гол нөлөө үзүүлж байгаа ийм одоо сайн бөхчүүдийн нэг бөгөөд сайн дасгалжуулагч гэж би бас Ахмад багшийн хойдоо боддог юм аа. Одоо би чи 12 настай та авгаа алдсан тий. Тэрнээс хойш тэгээд аав минь оронд аав болж сайхан одоо гэр бүлийн багшийн барилдаас гадна амьдрал дээр их сайхан багшилдаг л да чи ингэстэй шүү тэгстэй шүү ийм хийж болдгоомаа ийм хийвэл хүмүүс ингэж хүлээж авдیں۔ Гэдэг ч юм уу тий. Амьдрал дээр бас багшилж явдаг одоо аав минь оронд ах төрс ах минь оронд ахл болж байгаа юм сайхан. Тэ Баян хонгор аймагт авраг золтон байхгүй. Ардын хувьсгалын жилүүдэд нэг арслантай, нэг гардтай, хоёр гарцгатай. За тэгээд начингууд бол бас нэлээд начин байна. Ийм түүхтэй аймаг. Авраг золтон гэдэг золтонг энэ Баян хонгор аймагт үлгэж явах. Тэр хэмжээнд л би ажиллах ёстой л гэж би өөртөө үүрэг хариуцлага үүрч ингэж хумсралж явдаг. Түүний аав Дашуучр Баян хонгор аймгийн Буу цагаан сумынх харин Батболд харьцаг Баян бүлэгт төрж өсчээ. Тэрээр 5 хүү, 1 охинтой айлын 2 дахь хүүд. Ээжийн талаас ах トゥ 4 хүн аймгийн заан начин цолтой бөхчүүд. Тэднийг даган наадмаас наадам дамжсаар бүхэд дурлсан нэг. Миний нутаг бол хангай нурууны ноён оргил отгон дэнгэр харихны өвөр бэлд байдаг. Говь хангай авсалсан сайхан нутаг бий. За Баян бүлэг сумд 1987 онд анх сургуульд орж байлаа. За аав жир маань бол одоо Баян хонгор аймгийн Баян бүлэг, Баян Буу цагаан сумуудаар одоо насаар ажиллаж амьдэрсэн юм хүмүүс бий. За одоо бол өндөр насны тэтгэврт. За манайх бол үндсэндээ бол нутаг усандаа бол бүхий удам судартай, бүх айлтай. Тэгээ манай өвөө миний ээжийн аав маань Дамжин зүрэнгийн сандаг гэж Баян хонгор аймгийн Баян бүлэг сумд бас бяртай, хурдтай, сайхан алиг залгиж явсан хүн байсан. За нутаг усныхан бол андахгүй. За өвөө маань сумын зан цолтой, сумдаа бас морь уйдаг, барилддаг, сумынхан ард түмэн бас их хүндэлдэг, уйсан морин түрүү айрыг хүртдэг. За бүх барилдахаараа бас дөрвөлдөг, үзүүлдэг юм сайхан бүх явсан юм байна лээ. Би бас багада урдны морь хүндэг байсан. Тэгээд өвөөгийнхөө уйсан
сойс олон сайхан морийг унж сум бүс за тэгээ сум багийн наадмууд гэдэг олон наадамд хайрг түрүү хүртэж явсаа. За өвөгийн маань хадмууд буюу эмээгийн ээж аав нь одоо Дамиран гэж бертаж адилтай мунд хөгшин байсан гэдгийг. Дамирангийн 4 хүү гэж 4 бүх байсан байна. Тэр дөрв бол нутаг усанд одоо барилдаа сумын наадам шүвгийн дөрвтөл дөрвөлээ үлдчихсэн. Манай өвөөтэй буюу хөргөнтэйгээ хамт шүвгийн дөрвтөл үлдчихсэн гэх нэлээд олон тохиолдлууд байдаг. Тэгэхээр сумын наадам бол үндсэндээ барилдсан бүхэн шүвгийн дөрвтөл одоо миний өвөг дэцс бүгд тэр үлдчихсэн түүхтэй юм байна л. За тэр дөрвөөс ул болоод манай буруу аав маань хүүхдүүд буюу манай одоо ээжийн төрсөн ах トゥ бас 4 бүх байна. За эднэр бол одоо миний яг нах зах нар ингээд ийм удам судартай бөхчүүд багтаан бол одоо энэ бөхчүүдийн ах нарынхаа дээл хувцсыг барьж сумын наадам багийн наадамд хөрш сумын наадмууд юм уу ийм одоо томоохон наадмуудаар дагаж явж дээл хувцсыг барьж гарынхны зүрт гүйж сарагдаж тэднэр шиг бүх болохыг хүсч мөрөөдөж ингэж өссөн. За миний одоо ах トゥ 5 эрэгтэй нэг охинтой айл гэж бид нар хэлсэн. Тэгээ манай ах トゥ 5-аас миний дүү инкот маань барилдаж аймгийн арслан цол хүртсэн. За хамгийн бага дүү маань бас одоо зүйлээ хэдэн жил 2-3 жил бас хичээллээд энэ жил Баянгор аймгийн Баяр наадамд 6 давж аймгийн харцаг цол хүртээд бас нэг шинэ залуу хөхтэй болоод байгаа. Улсын харцаг Батболд олон жил бурхан номд шавлин суусан нэгэн Улаанбаатар хотноо шашны дээд сургууль суралцахаар ирсэн ч бүх болох мөрөөдөл нь дийлжээ. Түүний анхны багш Монгол улсын гавьяа тасгалжуулагч Цэдэн Нишийн Ширв. Үндэсний бөхөө самбо, жудо бүхийн мэдлэгийг багшаасаа олж авснаа тэр дурсах дуртай. 1998 онд Шонхор биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш үндэсний бөхөөр дагнан барилдаж тууштай хичээлж иржээ. Манай сум их онцлогтой газар. Одоо ер нь их сайхан бурханы шашин их хөгжсөн дээр үеэсэн. Хаттын хүрээ, баруун хүрээ, сангийн талаа хүрээ гэх мэтлэнгийн одоо олон том хүрээ хийдэгттэй их сайхан уламжилт тийм шашин соёлын үлгий дутаг. Одоо гэр нь одоо Баян болгосон бол бурханы номын үйл ажиллагаа сайхан явуулдаг. Тэр авийнхаа хэдэн сумд нэлээд шашны төв болсон юм хөгжилтэй газар. Тэгээ би тэр юунда сумынхаа хийдэд 10 жилийн 4-р ангиас 10-р анги төгсдлөө би 6 жилийн хугацаанд шавлын сууж исэн. Хичээлдээ явна, бурхны номоо үзнэ. Хийдэд очиж хуралдаан суун, эргээ хичээлдээ суун. Гэл ингэ явдаг ерөөсөө юм. Тэгэхээр чи 6 жилийн хугацаанд ном үзсэн үн чинь бол бас тодорхой хэмжээгээр бурхны шашинд бол багч гисэн нэвтрэн шүү дээ. Тэгээд ер нь бол одоо өглөө хурал одоо мацаг өдрүүдэд одоо хурал хордог байсан. Шинийн 8-ны өглөө хурал 8 цагт эхлээд орой 8 цагт хурал цэглэхэд тэр хугацаанд бол одоо судар харахгүйгээр бүх уншигдж байгаа номыг зээж ирээ уншчих хэмжээний лам байлаа та. За анх бүхэн спортод 1997 онд сумда 10-р ангид төгсөөд Улаанбаатар хотод орж ирж. Манай нутгийн бүх Монгол улсын гавьяа тасгалжуулагч аймгийн арслан зэдийн Шир багш тэр анх бүхэн гараагаа эхэлж шав орж байлаа. Тэр үе Шир багш маань Баян зүрх дүүргийн биеийн тамир спорт ороонд тасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэгээ Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт орж ирээд тэгээд ээж маань бас хадаг барьж Шир багш тэр дагуулж очиж шав оруулж ингэж би анх бүхийн гараагаа эхэлсэн. Тэр үеэс хойш тэгээд одоо Шонхор биеийн тамирын дээд сургуулиар дамжаад за тэгээд олон жил бас бүх барилдаж бүхэн спортоор хичээлж тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадам Монгол улсын харьцаг Дашуучрын Батболд аймгийн шинэхэн золтой улсад зодоглож байлаа. Энэ л үеэс бүхэн хорхойтнууд бүх сонирхогчд түүнийг том гардын дараагийн үе нэгэнт иржээ хэмээн таамаглаж байна. Түүний амжилтууд ч үргэлжилж заал тэнхэм нэрмжит барилдаанд амжилтаа барилдаж байсан юм. 2005 оны улсын баяр наадамд Монгол улсын начин цол хүртэж хонгор нутгийн зон олон магна тэнийн суусан цаг саяхан. Туулстат нь зайдаа. Хой зайдаа байна.
Улсын цолны даваанд хүрэх одоо их л хүнд хэцүү байсан. Ер нь бол тухайн үед тэгэл за одоо VM барьж болохгүй, нэрвтэ сандарч болохгүй гэж боддог хэрнээ. Яг дэвжин дээр цолны төлөөх даваанд гараад ирэхэд бол ерөөсөн VM ашиг барьдаг, сандардаг. За тэгэл одоо илүү буруу хөдөлгөөн хийж алдахгүй гэж имээдэг. Тэгэл одоо өөрийгөө одоо маш их нягтруулна. Тэгэл хөдөлгөөн бүр одоо эргээд нөгөө бие барьсан одоо тэр байдал чинь барилдаан гарахгүй бас хайрцагт орох нөхцөлийг бас эргээ бүрдүүлчихдэг. Тийм учраас ер нь хүнд хэцүү л байдаг юм да цолны даваанд барилдана гэдэг бол. Тэгээ мэдээж бэлтгэл сайтай бохол харьцангуй тэр одоо юм барьсан байдал, эвгүй байдлаас хурдан гардаг сэрэг, тэг хурд хүч одоо ухаалцсан ба бүх юм хөгжсөн таарсан байгаа учраас арай чадамж сайтай л байдаг л да. Суулж татна. Зайлаа. Самон хой зайлаа да харин. Баян хонгор аймгийн баян боловч сумын харьяат онцгой байдлын ерөнхий газар спеш боловром компани юу. Аймгийн арслан Батбол улсын гарцаг мөнгөн шоожоор тав тууж Монгол улсыг начны болцод хангалаа. 3-ын даваанд би улсын арслан мөнгөн онцгой намайг хамалж авч 3-ын даваанд би мөнгөн онцгойг давж хийсэн. За 4-ийн даваанд улсын гарцаг Чулуунбаатартай би онолтоор дараад барилдад авсан. 5-ын даваанд одоо үеийнхэн олон жил хамцаахан зодтолсон зэрэг арслан цолтой зодтолж исэн улсын гарцаг мөнгөн цоочтой барилдсан да. Мөнгөн цооч гарцаг намайг амлаж авсан. Тэгээ бид тэр урд нь бол заал танхимын барилдаанд тэр тусмаа аймаг зэрэг цолтой хөгжтийн барилдаанд бол бас нэлээд олон удаа томж барилдаж исэн. Тэгэл аваа өгөөтэй барилддаг. Тухайн өдөр хэн арай илүү бэлтгэлжилтэн таарсан байгаанд авдаг. Тийм сайхан хөрсөлж исэн залуу бүгдөө найзтайгаа барилдаж исэн. Тэгэхэд давсаа тэгэл улсын начин болж исэн да. Зайлсан энд удаашруулсан байдлаас ямар гой зайлаа таарсан байна. Шуудгийн байдлаас чад татна гэсэн хөдөлгөөн гişгэлээр зайлсан байна. Баян хонгор аймгаас 2001 онд улсын начин ямхүү цол өртөжсэн. Тэрнээс хойш 4 жил тасраад би тий улсын начин болж илоо. Тэгээ миний дараа 2006 онд яг жилийн дараа манай аймгаас 2 начин төрж ирсэн. Улсын начин зэрэг улсын начин Баянжир болгоо. 6 онд одоо улсын начин болж илоо. Тэрнээс хойш мөн одоо бас 3 жил завсарлаад би 2009 онд улсын харцаг цол хүртсэн. Тэгээ би бол Баян хонгор аймгийн анхны харцаг цолд юм байна. Надаас өмнө 6 давж харцаг цолны болцлонгож исэн бүх байдаг. Аймагт. Тэгээд 2011 онд үндсэндээ 2006 онд 2 начин төрөө тэрнээс хойш бас 5 жилийн дараа Чулуунбат улсын начин болсон. Баян хонгор аймгийн Бууцхан сум яриад хөнчлөлт барилдааны олон улсын хэмжээний мастер Жаргал сайхны Чулуунбат маань улсын начин болж исэн. Тэгэхээр Жаргал сайхны Чулуунбат дүүгээ одоо бас л миний шавь нарын нэг, миний дүү нарын нэг тийм учраас бас 2001 оны улсын 11 оны улсын баяр наадмаа 5-ын даваанд би бас өөрөө хамалж авч улсын начны босгыг алхуулж ирсэн. Тухайн үед бас Батболдох 4 давцсан байсан. Тэгээд би бол яг нэг бол одоо намайг авчруулуу яах вэ гээл. Тэгээ авчих юм болоо авчаасаа гэж бас дотор нь бодож ирсэн. Тэгээд харин яг ам авчаад байж цэнгэлтгээр бас ингээ сайхан зарлаад. Тэгээ би ямар ч хийсэн тайвшаад байна. Тэгээ намайг энэ даваа яах вэ гол нь одоо хэрэг 6-гийн даваанд маш сайн барилдах хэрэгтэй байна шүү. Одоо ингээ чамааг аваад начин болохлоо чи өшөөл цаашаа барилдах хэрэгтэй шүү гэдэг цагчсан. За дундад Монгол отгоолоо мэхэ гүцээд Баян хонгор аймгийн Бууцхан сумын дүгнжлөлт барилдааны олон улсын хэмжээний мастер Нармон компани аймгийн гарсан Чулуунбат улсын харьцаг Батболдоор тав давж Монгол улсын начин цолны улсыг хангалаа. Ардын хөвсгөлийн 88 жилийн ойн баяр наадам. Тэрээр 2-ын даваанд Намсар Жив харцгийн хүү аймгийн начин өнөөдрийн Монгол улсын авраг Батсуурьтай барилцсан. 3-т Говьалтай аймгийн арслан Цэрэн тогтхыг амлаад баруун шуудагнаас нь татаж 4-т Гамбат начинтаа таараад шуудагнаас нь мордож өвдөг шороодуулж байжээ. Начин цолны хариуцлагатай даваанд улсын харьцаг Даваабаатартай барилдаж шуудагнаас нь татаж мордоод авсан юм. Тэрээр 6-гийн даваанд Соронзон булзаанаар давж Монгол улсын харьцаг цол хүртсэн нэгэ. 2008 оны улсын баяр наадмаар барилдаж байгаад би бэртсэн. 3-ын даваанд улсын
начин алтан уягтай барилдсан. Тэгээд алтан уяг аймаг Арслан султай байсан. Тэгээд барилдаж хагаад зүүн хөлөндөө нэлээд хүнд хүртэл авсан. Тэгээд тэр бэртэл бол ерөнхийдөө хожим хойно бол миний яг одоо бүхэн спорт амьдралд цэг тавих тийм бэртэл эхлэл болсон. Айхтар хүнд хүртсэн, өлөн шүрмс тасарсан. За тэгээд тухайн үедээ бол нөгөө шүрмс тасарснаа сайн мэдээгүй. Тэр үед бас манай ч одоо Имрэ антер бас сайн хөгжөөгүй байлаа л да. Эцэг эмчлээ хэлгээд эргээд 6 сарын дараа 12 дугаар сараас эхлээд буцаад барилж эхэлсэн. Тэгээд үндсэндээ бол 3 сар хэвтэртэй байсан. Сенатмаас хойш сухтай ихтэй. Тиймэрхүү ажиад 12 сараас эргэж бэлтгэлтэй ороод тэгээ хүчний бэлтгэл нэлээд сайн хийгээд. За одоо 9 оны наадмаар ер нь одоо яг ямар амжилт гарахгүй юу? Ер нь хөл гарна нэлээд хүнд бэлтгэлээ. Цаашдаа ер нь яах вэ? Ер нь надаас ер нь амжилт одоо дахиж гарахгүй юу? Тэрийг үзье гэдэг байдлаар. Ер нь бол маш том зорилготой байд маш шаргуу хичээлсэн. Өндөр ачаал авсан бэлтгэл сургалтыг маш сайн хийсэн. Тэрний үр дүнд бол эдгээр тэг бэртэлтэй байсан ч гэсэн өндөр боромд орж чадсан. Тэгээ үнэхээр яг бэлтгэлийн илүүгээр хөдөлмөрийн илүүгээр л өрсөлдөх төвчтөнд авч улсын харцсан болсон л доо. Монгол шиврэ компанийн хөлсөний Чимбатуулд улсын зан соронзон болдоор 6 давж Монгол улсын харцаг зөвлөгийг хангалтаа. 3-ын даваанд улсын одоо улсын өсвөр төр начин цэрэн тогтоог аймаг Арслан цолтой хот намлж авч барилж байсан. 2-ын даваанд бол энэ жил авраг болсон Батсуур аврагтай онолтор таарч барилжлаа. 5-ын даваанд улсын харцаг Даваабатар би начин цолтоос отголж байгаа шүү дээ. Даваабатар 3 бөхөөс намайг амлж явсан. Тэгээд улсын начин өсгөрөд аймаг Арслан содон дөрж 2 томж хийсэн. Тэгэхээр би дөрөс Даваабатар намайг амлж байгаа. Тэгээд Даваабатар барилдсан да. Даваабатар бид тэр шонхрын бүтээгдэхүүнүүд. Би сургуулийн төгсөөд эргээд багшилж яхад Даваабатар 3 дугаар курсын оюутан байсан. Тэр утгаараа би Даваабатарт хичээл заадаг. Тэгээд шав сургуультаар бэлтгэл сургуульд ороход байнга хамт бэлтгэл сургуульд хийм. Ерөнхийдөө хинхнийхэн барилтаа нэг мэднэ. Би бол тогтож сүртэй цолгож барилтан Даваабатар бол явж барилтан. Тэгэл үндсэндээ бэлтгэлжилт сайн байсан. Дээрээс нь туршлага арай илүү байсан. Тэргүүрээ тэгэл. За хамаарлаа. Зураагийн даваанд улсын зан соронзон болттой баригдсан. Соронзон болцоонтой бол одоо урд нь бас нэлээд дуртай барилдсан, тавсан, унсан тийм зүйлүүд байсан. Тийм учраас ер нь бол тухайн үед миний бэлтгэл бол маш сайн байсан учраас бэлтгэлийнхээ илүү гаргаж одоо илүүрхэж өөрийнхөө яг темпэнд оруулж барилдана гэсэн төлөвлөгөөтэй гарсан яг тэргүүрээ барилдсан. Тэгэл мөн шуудагнаас барьцсан тавиулаад татчмартвал давсан ингээд улсын харцаг болсон. Тэгээд 7-гийн даваанд өсгөр авраг амлсан. Өсгөр аврагтай барилдаа барьцсан гот хүртэл барилдаад тэгээд өвдөж орж ирсэн. За сайхан барилж өндөө олон асуудлын төсөл бол за барилдаа хүлээ. Эд барилж явах үед бол бас ганцаарддаг байлаа л да. Тэгээ ер нь бол яг цол авчих юмсан, амжилт гаргачих юмсан гэж одоо улсын наадам зодглол явж явах үед бол багш бол маш их чухал байдаг. Багш хүний хэлж байгаа үгийг бол одоо шавбал яг тэр үед бол маш их хүлээж авдаг. Ер нь бол мэдээж олон хүн найз нөхөд одоо гэр бүлийнхэн одоо юу гэдгийг ингээл өгчүүдэд нар олон талаас зөвлөдөг л дөө. Тэгээ харьцангуй одоо яг багш хүнийг л одоо тухайн үед яг чухал цаг мөчд бол сонсох чадвар нь илүү байд юм болов. Сонсох хүлээлттэй байд юм болов гэж боддог. За мөн Монгол улсын харцаг солны улсыг өнгөрсөн Баянгар ангийн Баянбол улсын мөрөд онцгой ерөнхий газар арга тусгай ангийн улсын шинэ дашивчрын Батуулд Монгол улсын харцаг солны хангалтын Монгол улсын ерөнхий зохиолын нэмэр гэж гаргаж байна.
Монгол Улсын харьцаг Дашуучрын Батболд 2005 онд аймгийн Арслан цолтоод онцгой байдлын ерөнхий газрын бүх болж байлаа. 13 жилээ энэ л албан зүтгэж амьдралын нэгэн хэсгэн холбож явна. Энэ байгууллага маань одоо онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригад гэдэг байгууллага. За үндэсний аврах бригад бол одоо өнөө жил буюу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан Монгол Улсын засгийн газрын тогтоолоор үндэсний аврах бригад болсон ийм байгууллага байгаа. За урд нь бол энэ байгууллага яаж үүссэн түүх гэвэл 1967 онд Төмөр замын тусгай батальон нэртэйгээр энэ анх байгуулагдчихсэн юм байгууллага. Тэгээд 2017 онд түүхт 50 жилийнхээ ойг бас ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм байгууллага. За 2005 оноос онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай анги гэдэг ийм байгууллага болсон юм байна лээ. Тэгээ би бол энэ байгууллагад аврах тусгай анги байх цагаас нь холбоотой ирсэн. Тэгээд одоо бүх хүнд амирчин хүний хувьд бол энэ байгууллагынхаа одоо соёл хүмүүжил, биеийн тамирын асуудлаар үс мэрэгчлэлтийг хийгээд албаагчдын цэргийн бие үйлдвэрийн хүмүүжил, биеийн тамирын бэлтгэлэгчийн сургалтыг бас зааж зохион байгуулж явуулдаг. За дээрээс нь албаагчдын дунд соёл хүмүүжил, биеийн тамирын спортын чиглэлээр уралдаан тэмцээний үйл ажиллагааг тогтмол явуулж байна. За мөн цэргийн биеийн тамирын бэлтгэл, за спортын үйл ажиллагаа явуулах шаардлагатай материалын бааз, тоног төхөөрөмжн дээр бас нэлээд анхаарч ажиллаж байна. Спорт заалыг бас нэлээд засвар тогтчлт хийгдсэн байгаа. Засвар тогтчлтын ажил дээр бас нэлээд гаруй оролцож хийгдлээ. За мөн одоо бялдаржуулах техник фитнесийг хуучин агуулах байсан одоо 80 м гавдраад 2 өрөөг 160 м гавдраад талбайг бас засвар хийгээд фитнесээр тогтчуулаад төхөөрөмж, штанг хэрэгсэл, гантел бусад фитнес шаардлагатай бүх зүйлийн төхөөрөмжөөр бас тоноглоод ингээд фитнестэй болсон. За тэгээ энэ фитнестэй бол одоо мөн цэргийн биеийн тамирын бэлтгэлэгчийн сургалтайгаа явуулна. Дээрээс нь албаагчд маань бас чөлөө цагаан зөв боловсон өнгөрөө хотын соёл суралцах бас нэг том түлхүүр нь болж өгдөгөө. Тэнд манай албаагчд маань цэргийн биеийн тамирын бэлтгэлэгчийн сургалтайгаа явуулна. Дээрээс нь бас өөрсдөө бие үйлдвэрээ хөгжүүлж фитнесээр хичээлдэг ийм байгаа. Өнөөдөр монголчууд бид нар нүүдэлчин соёл иргэншлээсээ бас хотын суурьшмал соёл иргэншил рүү бас нэлээ шилжиж амьдардаг болсон. Тийм учраас энэ хот байгаа цагт хотын соёл байх ёстой. Хотын соёлын нэг түгээмэл хэлбэр нь бол фитнес байдаг. Тийм учраас одоо албаагчд маань одоо хотын соёлыг бас соёл суралцах, дээрээс нь бие үйлдвэрээ хөгжүүлэх, цагаан зөв боловсон өнгөрөөх юм утгаараа энэ фитнесийг тогтчуулж ингэж ашигладаг юм аа. Баян-Хонгор аймгийн Их Баг дэвжээ байгуулагдаад 10 гаруй жил өнгөрчээ. Улсын цолны игнэнд 10-аад бүх нэмэгдэж их спортод өнгөлж явна. За манай Баян-Хонгор аймгийн Их Баг дэвжээний бүхий гал маань одоо хуучнаар Бугуй сангийн аж ахуй гэж нэрлэгддэг. Төв аймгийн Түргэний голд, Түргэний хамаанд бас бэлтгэл сургуультай олон жилийн хугацаанд 13 жил хийж явж байна. 5 оны наадмын бэлтгэл гарах гэдэг одоо сургалж агаад улсын дархан авраг Авган сандангийн Сүхбат аврагын галд одоо тухайн үед манай чөлөөтийн мөгш маань яриад бас гарахаар болоод урд Ээлт хаан гэж Төв аймгийн тэнд байдаг газар нь очиж анх гарч ялаа. Тухайн үед би манай аймгийн мөгчүүд байна гэж мэдээгүй очисон. Тэнд тэгсэн манай аймгийн одоо улсын гарцаа хотолдохоор тэргүүлсэн 10 хэдэн залуучууд гарцсан байсан. Тэгээд анх тэгж галд гарч үжижсэн тэндээ бас нутгийнхаа мөгчүүдтэй одоо нэг гал болж Төв аймгийн мөгчүүд, Дундгой аймгийн мөгчүүдтэй нийлээд анх бүхний одоо галд гарч үзчихлээ. Анх 2011 онд Хөг дэвжээнийхээ мөгчүүдтэй Бугуй сангийн аж ахуй амралтын анхныхаа наадмын бэлтгэл гарч ийлээ. Тэгээд манай Батболдох одоо дэвжээг ахалж Сүхбат гард зөвлөх багшаар тэгэл одоогийн
Баянжаргал начин, Сэрод начин, Чулуунбат начин гэл Эрдэнэхүү, Арслан, Цэрэн тогтох начин гэл олон хүмүүс гарч ирсэн да. Тэгээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гарч орилж ирсэн. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэл хийгдсэн бөхчүүдийг наадмын бэлтгэл дээр хэрхэн тааруулах вэ гэдэг асуудал нэлээд гарч ирдэг. 2005 онд аймгийнхаа баяр наадамд очиж барилдаад залуу хөгж одоо шууд аймаг харсан болоод ирж исэн. За тэгээ үүнээс хойш л одоо бүхэн гал жил болгон одоо бэлтгэл сургалт хийж өдөө хүртэл явж байгаа. 2007 оноос эхлээл анх хонгор нутаг дэвжээг байгуулчаад намайг дуудаад ахын чамайг ямарсан цалинтай болгоод хонгор нутаг дэвжээнээс барилдаа гэдэг. Тухайн үед манай дэвжээ нэг ирээдүйтэй гэсэн нэг 4-5 аймгийн арслангаа цалинтай болгоод нэг тэр үеэс гулаал ер нь надад их санаа тавьж явж исэн. Анх 2012 онд сүүлээр Батболдоход хөлний хүнд хаглаанд ороод тэгээд гэртээ хэвтэрд байсан. Тэгээ 13 оны 1 сард бид мөнхийн үсэг групп дээр очиж уулзгээд харьяал компани байгуулга байхгүй гэдэг мөнхийн үсэг групп дээр уулзгээд тэгээ бид орж ирсэн нэг сайхан төв байдیں۔ Тэгээд Батболдоход хаглаанд ороод нэг 2 сар болцсон байсан. Тэгээд 2 сух таягтай мөнхийн үсэг маань одоо 4 давхар дээр захирлууд удирдлагууд байдаг. Тийм. Тэр удирдлага руу гарах гад лифт авахгүй 2 сух таягтай би өөрөө дээшээ гараад тэгээ захирлуудтайгаа орж уулзаад сайхан ажиллаа бүтээгээд иржсэн сайхан түүх байдیں۔ За энэ хүүхдийг хаана очихинд өгч цалинтай болох уу? Ямар байгууллагад оруулах уу? Яаж холбож өгөх үү? Тэгэхгүй бол нөгөө хүүхд чинь тэгээ санхүүжилтээс болоо цаашдаа бэлтгэл сургуульд нь явах боломжгүй болж эхэлнэ. Гэх мэтлэнгээр ингээд ардан нэргээд нэг шавн тэнд нэг жоохон зөксгөө үйлдэл гаргаа явахад танаа шавчин тэгж чинь танаа өгч чинь гэж чинь гэдэг сайн муу нэр дуулна. Хүний өмнөөс маш их хариуцлага үлээн. Гэтэл энэ хугацаанд Өвөрангай аймгийн их Монголын хүчтэн дэвжээний галтай, Дундгой аймгийн бөхчүүдтэй, за Хилжийн спорт рууны бүхэн гал дэвжээтэй. За дээрэс нь одоо бас Өмнөговь аймгийн Ачнай дэвжээний бөхчүүд гэдэг ингээд олон аймгийн бүхэн гал дэвжээтэй хамтарсан бэлтгэл сургуулийг олон жилийн хугацаанд хийсэн. Энэ жил ихэд манай бөхчүүд Баян хонгор хатанд хамт бэлтгэлийн хугацаанд манай аймаг бол нэг 7 удаа өөрийнхөө сумдуудын нэрмжт барилдааны зохион байгуулж энэ барилдаанд одоо өөрийнхөө хамт галд байгаа Баян хонгор Хилчний бөхчүүд, ховдын бөхчүүд хамтаа бэлтгэл хийж бие биенийхээ бэлтгэлээ хангасан. Зөвхөн би золбоогийн тухайн хэлэхэд золбоо бол энэ барилдаанд одоо тэр 6-7-гийн барилдаанд бол нэг удаа төрүүлээгүй. Нэг удаа үзүүлсэн. Нэг барилдаанд нь 3-ын даваанд Өвөрангай залуу бүх энэ жил аймгийн харилцаа болсон хэнд одоо унсан. Тэгэхээр энэ юу хэлж яаг гэвэл төдийшнээ одоо энэ наадмын бэлтгэлд ямар бүхэд унан тэр хэмжээгээр өөрийнхөө барилдааны алдаа тогтлоо олж бэлтгэлээ ресурсжуулдаг. Энэ тал дээр бол Батболд багш бол одоо өөрөө их өдөрчөөч үзүүлж тамирчтай бол их зөв талаас нь ёс зүй талаас нь бол их анхаарал сайн ажилдаг залуу өгш байна лээ. Энэ үл дэвжийг авч явна гэдэг бол маш их том асуудал, том ажил байт юм аа гэхэд. Гэхдээ энэ бүхнийг даваад 13 жилийн хугацаанд бид нэр манай дэвжээ маань үйл ажиллагаагаа явуулаад өнөөдөр бол одоо улсын одоо сайхан цолтой бөхчүүдэд үлгээдэд авцсан. Өшөө аймгийн цолтой, сумын цолтой маш олон бөхчүүдтэй болсон. Ингээ явж байгаа. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар Баян хонгор аймгийн Баян булаг сумын харьяат Их Бог дэвжээ, Цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер аймгийн хурц Бадрамгүй Арслан нацаг сүрэнгийн золбоо 6 давж Монгол улсын харьцаг цол хүртсэн юм. Монгол улсын харьцаг дашуучрын Батболдын хөдөлмөрч хамтдаа үнэлэгдлээ. 5 Монгол улсын начин цолын болж хангалаа. Хонож начин боллоо. Энэ жилийн одоо улсын баяр наадмын тухай гэвэл агшууны хувьд бол одоо бүхэл амтыг мэдрүүлсэн юм сайхан наадам болсон. Тэгээд улсын наадмын 2-ын даваанд аймгийн хурц Бадрамгүй Арслан цолбоо маань шин зэргийн Арслан Ямболд очтойгоо 2-ын даваанд онолтоор яа харахгүй таарсан.
За тэгээ энэ барилдаа бол маш хүнд хариуцлагатай барилдаа болсон. Нэгдүгээр одоо ганцхан өнөр зөрчихгүй яах гэж харамсаж тийм ээ. Тэгэх юм бол оюулаа хоёр ихтэй хэлний шин даваад барилдах боломж бүрэн дүр харагдаж байгаа. Энэ жилийн тэгээ ерөнхийдөө бэлтгэл сургалт сайн боловч тэр Батулдагш Чулуун Батгшөрийн хоёр нь сайхан бэлтгэлийн маань тааруулж Сенатны 11 12-ны өдөр сайхан бэлтгэл сайтай форумтай байна гэж ярьсан даа. Тэгээд ерөнхийдөө сэтгэл зүйн сайхан өндөр байсан. Тэгээд 11-нд амигийнхаа найз Жамбалдорж найзтайгаа сайхан таарж болтож таваад Монгорын онд Отгонбаатар тунсан барьсан амлалт гарч байсан. Тэгээд өнөөс Отгонбаатар цаанд залын барилд нэг давагдсан байсан. Тэгээд сайхан төгөлтэйгээд тэр барилдаанд даваад 4-ийн доонд Монгол улсын ачаа Батсуур начтай сайхан таарч барилдаад тавсан. Миний шавнар төрийн наадмын дэвжинд хооронд орчоод тарлуулах хэмжээний алдарцуултаа амжилттай сайхан бохжууд болжээ гэж. За тэгээд одоо мэдээж хоёулаа хоорондоо орчоод таарсан чинь нэг нь тавж таараа, нэг нь онж таараа. За цэрэн тогтхыг бүрэн төгс авслаа болсон. Эрдэнэхүү Ганбаатар тавсан. За одоо тэгэл ерөөсөө хийсэн бэлтгэлийг гаргаж барилдаа л тэгэл нэг араас болж. За мөдөх наадамч болон шуугаар ажиллаа. Өөрөө ирэхгүй нүднээс үлэмсгэрэл марагдахгүй болоод явцсан зэрэг тогтох давхар ачаал тавьж байгаа гэж байна. За шотлын машигда. За мөн сонирхолтой барилдаанууд гарлаа та. Тогтоороо төгөөдөрлөө ухтаад гүрлээ тэгэл очиол өмсөд явуулсан. Ард нь эргээд нөгөө хоёр яах вэ гэдэг бодол байна би. Баянгын одоо шаналгаатай эргээл одоо нөгөө хоёр байна л одоо яах вэ гэдэг бодол. За тэгжийтэл тэгээд эрдэнэхүү маань амжлаа. Шахад татаад мордлоо. За сүрөд мордсон өвдгөрөн хачлаа. Тавлаа. Уг нөгөө хоёроос арай насаар ахмад бас олон жил хичээлдсэн. Уг энэ хоёроос илүү энэ давтсан болох зүгээр үжтэй гэж харамсаж байгаа. Тэгээд тэрний ард дахиад золбооны барилдаа гэж байна. Батулзын орцог бол имжлийн хувьд бол үнэхээр рейтинг өндөртэй. Бага наадам барилдаа сар шинэ барилдаа дөрвөлдсөн. Үнэхээр сайн байгаа сайжирч байгаа юм утга залуу. Тэгээд золбоо төр төсөн Батулзын урд нь бас наадмын хоёр унтсан байсан. За тэгэл одоо Русулчи гараал одоо ингэж барилддаг зөвлөгөөг нөхөлдөг л гараал барилдсан. Үнэхээр манай золбоо бол яг багшийн зөвлөгөөг авч чаддаг. Ерөнхийдөө наадмын бэлтгэлээрч Батулдах Чуках тэр хоорондоо ярилцсан наадмын талаар ерөнхийдөө 4-ийн давааны оноолт 5-ийн давааны амын талаар ярьжсэн л та. Тэгээд 4-ийн даваанд харцгуутай таарна гэж бод төлөвлөж ирсэн ерөнхийдөө тэгээд урагшлуудын барилд. Тэгээд 5-ийн даваанд ерөнхийдөө 3 хүнээс намайг авах юм уу эсвэл 4 давсах бол эсвэл тунж барилт хамгаалалттай тийм. Тэгээд цаашлаа 5 давчих юм бол 6-гийн даваанаас тунх магадaltaй гэж ерөнхийдөө. Гэхдээ бас яг хинтээ тунх уу гэсэн бол санаа бол байгаагүй. Тэгээд ерөнхийдөө Батулзыйтэй тараад байсан за сайгаа. Өмнөх тэгээ наадмын бэлтгэл дээр болж исэн төлөвлөгөө сэтгэл зүйд угаасаа нэг тиймэрхүү суулгацсан байсан л да. За чи ерөнхийдөө бүх цолыг сайхан барилдаж авах шүү. Тийм тунж барилдаа шүү. Ингэж өндөр даваанд гарч барилдаа шүү. Ямар ч үнэтэй таарсан. Сэтгэл зүйн сайхан бэлдсэн байгаа юм гэдэг. Тийм тэгээд Батулзыйтэй таарсан нэг тийм хүн дээр тусаагүй одоо барилдах хөстө барилдана хийн даван гэсэн тийм зорилготой гарсан да. За золбоо орсон давхар шууд гинэ барьцтай. Дахиад мушиглаа. За өөрөө доор нь орчихлоо одоо. За ийм хөр хүмүүсттэй. Баян хонгор аймгийн Баян булгасны харьяат Мөнхийн өсөг групп Баян хонгор хөгжил сангийн бүх аймгийн хурцларслан Нацаг сөрөнгийн золбоо улсын харьцаг Батулзыйгээр 5 Монгол улсын начин цолын болцол хангалаа. Хонож начин боллоо одоо. 6 онд Сэрүүд Баян жиргалын начин болж исэн бол 18 онд Чулуунхийн золбоо цэрэн тогтох 2-5 даваа начин болж байна. Тэгээ ерөнхийдөө тооцоо бодоход 6-гийн даваанд тунах магадлал маш их гараад ирж байгаа юм. Энэ 6-гийн даваанд цэрэн тогтохтой барилдсан. Тэгээ цэрэн тогтоож өмнө бас олон таараа барилдсан нодлон жилийн аймгийн наадмын төрөө үзүүрт бас үзээ барилдсан. Тэрнээс өмнө ч гэсэн олоодаа таарж исэн. Тэгээд ерөнхийдөө хаяна гэсэн бодолтой сайхан улсын цолтныг над багтаад гарцсан сайхан шийдэмгий барилдсан л та.
За тэр цаана Монгол улсын харцаг цолын болцлон хангаж Монгол улсын үндэсний 2 наадмын өнөө жилийн 2 наадмын анхны харцаг цолтон төрлөө. Нэг талаас бодоход за ямар ч байсан Баян хонгор аймаг нэг харцагтай болох тодорхой болчихлоо. Нэг начинтай нэг харцагтай болох тодорхой болчихлоо. Гэхдээ нөгөө талдаа бол бас зөрчсөн бол 2 харцагтай болчих чинь боломж байсан юм билүү. Туг тойрол явж байхад тэгэл гэр бүл тэгэл хамгийн их бодгцсон юм юу гэвэл тэр уйлсан юм гэвэл олон жил манай их хог төвчний хүчүүд наадмаас хоосон ботчихсон л да. Хамгийн хэцүү юм бол тэр олон хүмүүсийн хүлээлтийг тайлж бас багшийнхаа итгэлийг алдгаа олон жил эд чинь нулимстай гонигтай л ерөнхийдөө 12-нд гэр гэртээ харьцаадаг байлаа шүү дээ. 12-ны орой бүгд л бодлогоширсан хүмүүс тэгэл дараагийн наадмыг л боцсон хүмүүс байсан. Тэгээ энэ жил бас тэр хүлээлтийг тайлж бас цол орцсондоо их баяртай. Тэгэл нулимс гарсан да. Багш хүний хувьд бол энэ жил ёстой магнаа хартал баярлна гэдэг юм л баяртай, жаргалтай олон жилийн хөдөлмөрийн үр дүн гүйцсэн ийм наадам болсон. Манайх одоо хамбал тавуулаа 2 охин 1 хүүтэй. Хамбал тавуулаа амьдарч байна. Миний эхнэр амар жаргал гэж Баян хонгор аймгийн жаргалант хүрээ мар сумын гаралтай. Баян хонгор аймагт орж өссөн. За бид хоёр нэг үеийн чадсав. За ийм хүмүүс байна. Тэгээ бид хоёр одоо 2002 онд гэр бүл болж өнөөдөр хүртэл одоо 3 хүүхдээ ээж авч болж олон жил өнөр өтгөн сайхан амьдарч явна да. Манай аймгийн Арслан Дамдин танилцуулсан. Тэгээ манай эхнэр аймгийн Арслан Дамдин хоёр маань бол аймгийн төвд бас нэг сургууль сурч исэн багын найзууд юм байна лээ. Тэгэхээр намайг Дамдин Арслан маань танилцуулаад бид хоёр тэгээд гэр бүл болж илоо. Бид хоёр аймгийн Арслан цолтой байсан. За наадмын өглөө бол маш сайхан. Ер нь бол тэгээд бүхэл мэдрэмжийн оргил өглөө байдیں۔ Да. Бүхэл мэдрэмжийн оргил өглөө. Олон жилийн, олон хоногийн, олон сарын, олон цагийн нөгөө бэлтгэл сургалтын тохироо хүртсэн. За дээрээс нь одоо нөгөө хэмэр, цог золбоо бүх юм нь одоо яг бадарсан. Тэр талаас нь бас их оргил болсон. Дээрээс нь хяналт, бие барилт бас нэг жоохон тодорхой хэмжээний нэрв тэр бүх юм бас одоо ингээд гарч ирдэг. За тэгэл хөдөлгөөн бүрээ, өв бүрээ, үйлдэл бүрээ хяндаг. Одоо амжилтанд өөрийгөө бэлтгэсэн байгаа хүн гэдэг бол тэгэл ямар нэгэн илүү цуцуу зүйл хийж илүү дутуу хөдөлгөөн хийж алтхаас инээсэн сэргийлсэн аль болох сайн сайхан зүйлийг бодсон. Одоо ингээд бүх гоё энергиудын оргил байдаг гэж боддог. Энэ хатгаж төсөөлж надад болгодог. Сэнглийн манлаа нэвтрүүлгийн ээлжид дугаарын зочноор оролцсон танд үзэгчдийн өмнөөс эрүүлэнх сайн сайхан бүлгийг хүсэн өрөө. Одоо өшөө сайхан олон сайхан цолтонгуудын бэлтгэл ажиллагаанаас энэ том ажил нь Баян хонгор аймгаас аваад төрүүлсэн тэр том зорилгын биелэх болтугай. Миний төлөө бүх гаргасан сайхан сэтгэл хөдлөж байгаа. Баярлж авдээ шүү. Гэр бүлд наз жаргал хамгийн сайхан хүсээрээ. Сэнглийн манлаа үзэгч та бүхэнд энэ роогийн хамгийн сайн сайхан бүхнийг бүхий босоо зугаа юмрын хамт хүргье. Монгол бүхий